Нөгөө нэг байнгын ингээд эмэгтэй шиг аваалаа гэдэг болохоор ч. За одоо ингээ авъя шүү заяа. За одоо яаж авахыг харъя заяа. За ингээд төрсөн өдрийн баярын мэндийг хүргээд энэхүү цэцгийн баглаг төрсөн өдөртөн зориулж өгч байгаа юм шүү. За ямар гэвээ. Яаж хэлэх бодлоо. Яаж барих юм бэ? Яах вэ? Би ингэ тавьчих гээд. Цааш тавьчих түр. За тэгвэл бүгдээрээ одоо шалгалт авцгаая. Тээгэр хэлсэн. Тэгэрээ. Төө. Төмсөн ах шүү. Үгүй. Төмс. Ни шүү. Төмсний хуурга. Төмсний хуурга. Үгүй юу гэлээ. За нэг асуултан дээр ингээ бүдэрчлээ. Лего гоё. Хамт байх нь л гоё болол гэсэн. Тэгэлгүй эсэл битээр хайр гэсэн мэт юм да. Одоо тэгэл нэг мэтгэд 10 жил болсон байна. 11 жил. Амьдрал түрүүн хэлж байгаа шиг муу мухаа үг ерөнхийдөө бол хэлэх дурггүй би бол. Яагаад тэгэхээр хүнд чинь нөгөө үг үлдчихдэг. Яг тухайн үедээ ингээл гэр бүл дотор янз янзын өвчнөл асуудлууд болно. Хэрэлтэн, муудан, маргалдан тэ. Тэрэн дундаас ингээд хүний сэтгэл юм үлдээжсэн дор тэгээд би ингэждэг байхгүй. Тэр нэгэсэндээ яг энэ харилцаа өшөө шашаа зэрэгтэй байхад бол байх. Зүгээр надад тийм зүгээр санагддээ. Тэгэхээр бүгдээрээ сайн байцгаана уу? Би яг ингээд өглөө эрт ийм гоё цагтл уншсан чинь нөгөө үнэхээр гоё санагдчихээн. Өнөөдөр нөхрийнхэн төрсөн өдөр юм байна. Надад нэгч муухай үг хэлээгүүд баярлаа. Намайг дандаа хайрлж ийсэнд баярлаа. Хариуцлагатай хань бас аав байгаад баярлаа. Чи бол миний мөрөөдлийн залуу шүү. Энэ дэлхийд төрсөнд баярлаа гэсэн маш гоё цагтл байна. Хайртай хань бат норовтой. Чиний гэргий шүрэн чимгээс манай Кюн цэцгийн хамт олонны зүгээс энэ хоёр хайрт ийм гоё цэцгийн баглааг нөхөртөн зориулж боосон байна. Гэрийнхний гадаа ирсэн байна. Ажилдаа явхаас өмнө бүгдээрээ маш сайхан энерги төгсгий. Сайн байна уу? Сайн байна уу? Төрсөн өдрийн баярын мэнд хүргье. За ийм юм болно гэж бодсон уу? үгүй бодсон. Бодсонгүй. За өнөөдөр төрсөн өдрөө яаж эхлэв? Уул нүглээ штэ ажилтаа явах гэж тэгээд яг нойр мөгдөө. унтж байгаа дараа. За. Ихнэр бэжий гэж. За. Юу гэж гарч ирсэн? Юу гэж хэлж гаргасан юм? Үгүй яг гадаа юм ирцгээс авчихаа гэхээр нь гараад ирэхгүй. Гэсэн чи амар дуусах. Манай юу үзчихсэн үү? юм болоо шүү дээ. Харсан. Тэр чи хаяа нэг юу яана. Бичлэг үзээд хамдаж явахтай. Ямар гоё юм бэ те. Гэтэ эрэгтэй хүн нэг цэцэг авахаар надад л нэг сэн. За тэгвэл нөгөө нэг байнгын ингээд эмэгтэй шиг аваалаа гэдэг болохоор ч. За одоо ингээ авъя шүү заяа. За одоо яаж авахыг харъя заяа. За ингээд төрсөн өдрийн баярын мэндийг хүргээд энэхүү цэцгийн баглаг төрсөн өдөртөн зориулж өгч байгаа юм шүү. За ямар гэвээ. Яаж хэлэх бодлоо. За одоо үнэрлэлтэн шүү дээ. За. Ямар гэвээ. За мэдээж. Тэгэхээр хинээс цагтл ирсэн бэ? Эхнэрээс. Мэдээж эхнэрээс. За тэгэхээр хамгийн түрүүнд эхнэр бол ингээд өөрийн чинь бүр нэвт шивт бүгднгийн мэддэг юм байна лээ. Нөхрийнхөө юунд дуртай, нөхрийнхөө яахаар уурладаг, яахаар тайван байдаг, ямар үед дуртай гэх бүгднгийн мэддэг. Тэгэхээр эхнэрийг хэр сайн мэддэг вэ гэсэн хоёрхан асуулт би танаас асууна. Тэгээ тэрэнд бүдрэхгүй хийж чадах уу? Бас хугацаа бас бид тэр ч саналаад 11 жил болсон юм чинь. Гайг баха. За тэгвэл бүгдээрээ одоо шалгалт авцгаая. Амархан хоёрхан асуулт асуусан заяа. За. Эхнэрийнхээ хамгийн дуртай өнгө. За эмэгтэй ягаан л гэж ерөнхийдөө бид нар чинь. За эхний асуулт зөв хариуллаа. За одоо хоёр дахь. Эхнэрийн хамгийн дуртай хоол. Хамгийн дуртай хоол. Ер нь л яг надаар ч нөгөө юу хэлэх дуртай. Твтэл бүрэнгийн махцах. Гэтэ яг яаж хариулсан юм аа цадгач бол хоолнд бол олон дуртай. Ер нь бол хоол сайн иддэг. Ер нь хоол. Тээгэр хэлсэн. Тээгэрээ. Төө.
Төмсний нөх шүү. Үгүй. Төмс. Ни хуу. Төмстэй хуургуу. Төмсний хуурга. Үгүй юу гэлээ? Төмсний очмол уу? Төмсний гочмол гэсэн шүү дээ. Тий, төмсний очмол бас дуртай. Тий, төмсний гочмол дуртай шүү. За яг нэг асуултан дээр ингээ бүдэрчлээ. За тэгэхээр гэргийн их гоё цагтл бицээ. Тэгээд надад хамгийн их таалагдсан үг нь энэ хугацаанууд донд ингээд намайг надад муухай үг хэлээгүүд баярлалаа. Намайг гомдоохгүйгээр намайг ингээд дандаа хайрладагт баярлалаа. Тэгээд оюутны ангийн дарахтаа суудсан юм шүү дээ. Тий. Хамгийн анх их нэрийгээ хараад ямар мэдрэмж төрчихсөн. Төгсөх курстэй. Ер нь төгсөж байгаад л хайр сэтгэлийн нүдэл харж байсан л та. Тэгээс оюутны үед чинь бол тэгэл ингээл бажигнаал ангийн хүмүүс гэж л харж байгаа л битэр чинь төгсөж байгаа л яг амьдрал дээр гараад арай илүү нөгөө амьдралын энэ цаг хугацаанд ороод эхлэхээр би биэндээ яг халамжтай л тэр мэдрэмжүүд их болж эхлэв. Тэгээл тасаал бүр ингээл хамтдаа цаг хугацаанд ороод эхлэхээр амьдралыг гоё хамт байх нь л гоё болол эхэлсэн. Тэр цаг үеэс л битээр хайр эхэлсэн байт юм да. Одоо тэгэл нэг мэтгэд 10 жил болсон байна. 11 жил амьдрал ч гэж хурд юм да. Цаг хурд тийм. За тэгэхээр ямар цагтл битсэн байна вэ? Дуудаж үзүүлье. За. Хайрт минь чамдаа төрсөн өдрийн баярын мэндийг хүргье. Ямар азар би ийм сайхан хантай болсон юм бэ? Энэхүү цагтлыг би мөрөөдлийнхөө эр хүнтэй би суусан гэж хэлмээр байна. Саяхан л юм шиг санагдах юм аа. 11 жилийг хамтдаа туулж тэ 3 сайхан үрийн түшиг тулгуур аав ээж болсон байна хань минь. Сайн аав байгаад баярлаа. Сайн хань байгаад баярлаа. Энэ хорвоод намайг л хайрлах гэж мэндэлсэнд баярлаа хань минь. Чинийхэд иргэд би хамгийн тайван байж, хамгийн аз жаргалтай байдаг шүү хайрт минь. Хоёулаа цаашдаа би чиний өвдөж, зовох, бас энэ амьдралын нухчаа, бас энэ амьдралын хамгийн амттай болгоныг хоёулаа хамтдаа туулах болно. Танин чинийхээ ард бат цогсох болно. Өнгөнө байх болно. Өн удаан жил хоёулаа энэ жаргалыг үзэн шүү ханаа. Энэ дурсамжинд амьдрал бит хоёр төгсөн энэ хувь тавиланд ханаа яасан их баярлаж байна. Хайртай гэдэг үг багтахаар их хайртай шүү. Энэ хорвоод төрсөнд баярлаа. Баярлалаа. Хамгийн анх аав ээж болж исэн чи сонсъё те. Хамгийн анх эхнэр нь ингэж жирэмсэн болцсон байхад ямар гэж бодож байна. Гэхдээ яг тэр үед ч бол битээ ирч итгээгүй л дээ. Тэгэл бас ингээл нуугаал те. Тэгэл нуусан ирнэ, айцтай ирнэ, айгуу баяртай. Яг л тийм л мэдрэмж хагтарчихсан. Тэгэл яг хүүхдээ яг цэцэг ингэ барьж байгаа юм шиг хүүхдээ дэвшиж байна. Гайхал те. Ингээл мэдээж амьдрал битэрийн дундаас үр хүүхэд бэлгэлж байгаад нь баярлалаа. Тэгэл нэг мэдсэн ч одоо 3 сайхан хүүхэдтэй болцсон байж. Өнөр өтгөн болсон. Сайхан амьдрал үдид бас гоё амьдарч байна. Эхнэртэй маш их баярлалаа. Тэгэл намайг гоё баярлуулчих, намайг гоё хайрлал ингээл үдид зэрэгтэй ингээд гоё хайрлаж явж байгаад маш их баярлалаа тий. Тэгээд мэдээж үгээр хэлэхэд бол энэ ч бол багтаалах 3-3 амьдрал одоо битэр чинь цэцэгдүүлсэн явж байна те. Өдөр болго услаад тэр цэцгүүд маань өшөөл яаж гоё ижидтэй гоё өрмөц өөрөөсний гоё өнгөтөл байгаа байхгүй те. Тэгэл тэр болгоныг өдөр болго хараал тэндээсээ одоо аз жаргалыг хоёлаа мэдрээл те. Нөгөө тухайн үед гайхажсэн мэдрэмжүүд нь одоо бүр амар хөдөлгөөнтэй ижидтэй цэцгүүд яваад харч. Айгуу сайн ер нь амьдрал айгуу гоё. Тэгээд их нэртэй бол би бол маш их баярлж явдаг те. Тэгээд одоо баярлаа гэж хэлэхэд бол багтмал яг чинь хүндлэл бөгөөд үнцэн төвчээр гэдэг зүйл хажууд нь явж байгаа. Энэ бол хамгийн том үнцэн байна. Тэгэхэд миний ханд заавал энэ шүлгийг уншаад өгөөрэй. Би яг энэ шүлэг шиг ханыхаа хажууд бит хоёрын хайр үргэлжлэнэ гэж боддгоо. Хайрт минь би чинийхээ дээлэгчин сэмэрүүл ойдог утас зүүч нь болъё. Дэнгийн гэрэлт суудаг бүсгүй даригч нь болъё. Ангир үсийг чинь бүүэлдэг ардын дууч нь болъё. Айргийн сүнгтэн дүүрэгдэг хайртай гэргийч нь болъё. Хайрт минь би чинийхээ дөрхийг дурайсан хүүтэй болгож гуруулаа амьдрнаа.
Айшиг чинь хуулсан охинтой болгож дөрвүүлэн амьдрнаа. Өргөн улсаа дагаад өнөр амьдрнаа. Нөмөр минь өөрийн бүхнээ зориулаад үнэн ч амьдрнаа. Би чамдаа амлая. Тэгээд хурмын амлалт гэдэг энэ шүлгийг заавал уншаад өгөөрэй. Тэгээд хурмын амлалт гэдэг чинь бүх эхлэхдээ амладаг. Тийм учраас өвдөж зовсон ч хамт байх уу те үрд ч нийт төлөө амьдрах уу гэд маш гоё үгнүүдтэй. Тэгээд энэ шүлэг нөх шиг би чамдаа өөрийн бүхнээ зориулаад үнэн ч амьдрахаа амлаж байна гэдэг үгийг хэлээд өгöd гэсэн. Амар. Хайртай ахын бат норвтой энэ төрсөн өдрөөр нь гэргийн шүрэн чимгээсэн цагтл үлдээлээ гэсэн байна. Тэгээд өнөөдрийн яг ажлынхын эхлэлийн хамгийн гоё мэдрэмж ингээд бид хоёрын хайрыг гацтгсан цагтл байна гэсэн. Тэгээд хамгийн хайртай өөнийхөн цагтлыг бэлгэлж байна. Та хэдийн маань ажилтаас амжилтсан тий. Тэгээд энэ сайхан хайр сэтгэлийг бас үргэлж ингэж гоё усалж хөвлжээд бас би баярлалаа гэж тааш бас хэлээ. Тэгээд нэртэй маш их хайртай шүү. Өшөө өнөр болвол зэрэглээ. Урт удаан насан буурлалтаа хамтдаа амьдрнаа. Чамдаа маш их баярлалаа. Хоёр хастаа аз жаргал хамгийн сайн сайхан гэсэн.